Хүүхдээ ирэх болоод бидний хамтын хариуцлагатай холбоотой цаг үеийн асуудал байгаа учраас энэ гормын санал гаргах чи гэж бодож байна. Одоо энэ заал танхимд сууж байгаа бүх хүнд хамааралтай гэж би өвдөө бодож байгаа. Тэгэхээр энэ хурдан морины уралдааны талаар санал гаргах гэдэг гормын санал. Энэ юу вэ гэхээр Монгол Улсын засгийн газрын 2019 оны хурдан морины уралдааны талаар авах арга одоо зарим арга хэмжээний тухайгээд 57 дугаар тогтоол батлагдсан байдаг. За энэ нь болохоор одоо бүх шатны засаг дарга за бид бүхэнтэй бүгдээрэнтэй хамаатай учраас энэ зарчмын саналыг гаргах гэж байгаамаа. За миний хувьд бол морь уралдахыг, хүүхэд морь унахыг дэмждэг хүн зөвшөөрдөг. За гэхдээ бид бол хүүхдийн аюулгүй байдал талаа хамгийн нэгдүгээр тавих ёстой. Мэдээж өв соёлоо тээх, түгээх, дэлгэрүүлэх нь Монгол хүн бүр бидний үүрэг хэдий боловч хамгийн нэгдүгээрт өв соёл гэхээсээ илүүтэй хүүхдийн амьнаас аюулгүй байдал гэдэг зүйл бол нэн тэргүүний асуудал. Тэгээ ер нь бол бид нар цаашид энэ морины уралдааныг хориглоно гэхээсээ илүүтэй яаж аюулгүй байдлыг хангах юм бэ? Яаж бид нар энэ хүүхдийг одоо морь унахад хамгийн наацах нь одоо уналтын техник аюулгүй мордох гэдэг ингээд зөндөө олон юм техникүүд байд юм байна л да. Тэгэхээр энэ бүхнийг бүртэл бид нар зүгээр шулуухай хэлэхэд овчхондоо өв соёлоо хамгаалах, хүүхдээ хамгаалах үүднээс бараг ийм имийг хүртэл бид нар хийж өгөх ёстой юм билээ. Тийм учраас нэгэнт энийг хийж хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ одоо тогтоол шийдвэр гарцсан нэгэнт явж байгаа мөрдөгдөж байгаа учраас энэ гормын саналыг дэмжиж одоо бас үүргэжүүлж өгөөч гэдэг ийм санал гаргаж байна.